ингээд оюуны спорт төвч үзээд буюу Пократ тэмцээнд ороод за тэгээд 10 сая воны ингээд эзэн болсон юм аа. Хараг энэ Монголын рекордынхаа бүлээ цэцэг бүхний орнд ингээд вакцины хамрагдъя гэдтаас ийм хямдхан орж ирж байгаа цэцгүүд бол бүгдээрээ хороо нэртэй мөнгө явуулахдаа дандаа зээл гэдэг одоо гүйлгээний утга хийсээр байгаа технэрээсээ салахтаа тэр мөнгөө нэхэмжилсэн хөрн өөрөө бас ягаан өнгөнд дуртай гинэ. Энэ нь болохоор хүнийг одоо үгүй те чи ингээд гэмт хэрэг гүйлцэн гэл хүнийг ирүүдэн шүүж гинэ гэж хүмүүс хараад байгаа юм билээ. Гэ болон энэ хоёр бол ягаад ч ингээд зүгээр өнгөрөхгүй гэдэг зүйл одоо хүртэл тэр групп тэр яриадаад байгаа байхгүй. Сайн уу хөрхөн хүмүүс минь бүгдээрээ шинэхэн бичлэгээр уулзж байна. За та дээр маань сонин сайхан юу байна? Натар гэх юм бол ханиад маань идгсэн гэхдээ жижигхэн хэсэг үлдчихсэн байгаа. Би яг өмнөх бичлэг дээр ханиад хүрсэн гэдээ ярьсан ч хүмүүс хурд идгээрээ охинтой хамт хурд идгээрээ гэд маш хөрхөн ингэж халамжилсан сэтгэлдлүүдийг үлдээсэн байлээ. Тэгээ та нартай үнэхээр их баярлалаа. Тэгэд энэ удаагийнхаа бичлэг дээр болохоор энэ цагаан сараар бэлгэн давсан энэ хөрхөн алчуурыг зүүцэн сууж ин тэгээд өнгөн надаа маш их таалагдсан. Бас яг энэ дээр ингэж соронцтой билээ. Тэгэхээр соронзоор ингээд хооронд ингээд холбочж болно гэсэн үг. Энэ нь үнэхээр их таалагдсан. Тэгээд энэ жилийн угаасаа цагаан сарын бэлгэн дээр хүмүүс нэлээх ингэж одоо Монголынхаа үйлдвэрлэлийн Монголдо үйлдвэрлэдэг одоо бараа бүтээгдэхүүнүүдийг маш их бэлгэлж байгаа харагдсан. Тэгээд энэ нь надад маш их одоо юу гэдэг нь саашаалаас нэгсэн бохгүй валюта одоо гадагшаа гарах биш яг ингээд Монголынхаа үйлдвэрлэгч нарыг дэмжнэ гэдэг бол үнэхээр саашаалтай мундаг санагдсан шүү. Тэгээд тэр хүмүүстээ бас баяр хүргэе. За баахан далийн мэрчлээ одоо хэдүүлээ үндсэн бичлэг рүү орцгоё. За энэ удаагийн бичлэг дээр хэдүүлээ яг одоо Монголын сошиалэр яригдж байгаа чимэх одоо ховж ив сонин сайхнуудын талаар ярих болно. Тэгэд чимэх гэдгийг та хэд минь ойлгож байгаа хэ. Ер нь юм жижигхэн тэгэд олон хүмүүсийн анхаарал хандалтыг авсан тиймэрхүү сэдвүүд гэд ойлгочих болно. За хамгийн ихэнд яригдах сэдв маань лайв ч мөнх эрдэнэтэй холбоотой байгаа. Гэтэ одоо энэ зүйл маань болохоор яг сүүлийн үед гэхээс илүүтэйгээр бүр 2 сарын 13-нд бас үйл явдлахгүй. Тэгээд би урд нь яриа гэж бодож байгаад мартаад тэгэд яг одоо энэ бичлэг дээр ярьчаа гэж бодоод ярьж гин. За энэ нь яасан бэ гэхээр 2 сарын 13-нд лайв ч мөнх эрдэнэ өөрийнхөө пэйж дээр нэгэн бичлэг оруулсан байгаа. За энэ бичлэг дээр болохоор би одоо ингээд оюуны спорт төвч үзээд буюу Пократ тэмцээнд ороод за тэгээд 10 сая воны ингээд эзэн болсон юм аа. За тиймээс энэ мөнгөө та нартаа буюу одоо ингээд намайг дэмждэг, дагдаг хүмүүстэй энэ ашгаа ингээд хувааж хүртээ гэж бодож гинөө гэдэг ийм бичлэгийг хийсэн баггүй юу. 10 сая вон гэдэг чинь Монгол мөнгөөр 25 сая бараг 26 сая орчим төгрөг штэ За тэнгуут яг орой ингээд лайв хийнэ. Лайв дээр яг тэр хүмүүс рүүгээ шууд ингээ мөнгөө шилжүүлээд явах болно. Харин та нар юу хийх вэ гэхлээр одоо яг энэ бичлэгийн доор зүгээр л ок ч юм уу, лайк ч юм уу, ямар нэгэн комент жирэг гэдэг одоо үүрэг даалгаврыг өгдөг. Гэхдээ хамгийн гол тэр мөнгөний эзэн болох гэх юм уу одоо тэр мөнгнүүдийн эзэн болох тэр хүмүүсээ ямархуу байдлаар шалгаруулсан бэ гэхлээр одоо яг өөрийг нь дагдаг өөрийнх нь үнэнч одоо фэнүүд гэх юм уу одоо энэ нэг фэйсбુક дээр чинь ингээл ямар нэгэн пэйж дээр ингэж лайк таардаг ямар нэг юм хариу үйлдэл хийдэг бол нөгөө топ фэн гэд ингээд тэмдэг гарч ирдэг шүү дээ. Яг тийм тэмдэгтэй хүмүүст одоо энэ үр ашгаа гэх юм уу гэж хүртэнэ гэдэг зүйлийг ярьдаг байхгүй. Тэгээд 25 сая нэг хүнд 300 мянган төгрөг шилжүүлээд бүр 83 хүнд 300 мянган төгрөгийг одоо ингэ шилжүүлсэн гэдэг нь бол харагддаг. Тэгээд яг тэр оройныхоо одоо ингэ зааш тэ нөгөө нэг эхлээд юм бичлэг хийж байгаа шүү дээ. Та нартай ингэ энэ ашгаасаа хүртээе. Та хэд мань комент жирэг гэдэг тэр бичлэг хийгээд топ фэнүүд нь бичиж байгаа. Топ фэнүүдийн хажуугаар бас юм одоо арай топ фэний тэр цолыг аваагүй хүмүүс ч гэсэн ингээл баахан комент хийж байгаа байхгүй. Заз гэл ингээл янз бүрийн комментууд бол хүмүүс бичижсэн. Гэхдээ яг топ фэн гэдэг яг тэр одоо цолыг авсан хүмүүстэй мөнгөө бол шилжүүлжсэн. Яг тэр шилжүүлэх үйл явдлаа болохоор тэр лайв дээр харуулж байгаа байхгүй юу. Мэдээж хэрэг өөрөө бол тэр шилжүүлгийг хийгээ суухгүй шүү дээ. Нэг хэдэн юм ажилтнууд нь байгаа. Тэгээд яг тэр топ фэн гэдэг цолтой одоо хүмүүсийг ажилтнууд нь ингээд хуваагаад авсан гэх юм уу бүр тэр шилжүүлгийг ингээд нэг дороос маш олон хүмүүс ингэж одоо шилжүүлж байгаа гэдэг нь бол харагдчихсан. Тэгээд иймэрхүү бичлэг хийгээд хамгийн гол нь тэр бичлэг нь 3 сая 800 мянган хүнд хүрсэн буюу 3 сая 800 мянган хүн тэр бичлэгийг үзсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр бүр маш их хүн үзсэн байгааз мөн яг тэр бичлэгнийх нь одоо реакшн буюу лайк одоо хаахаа зүрх нөө хүмүүст артын штэ. Тэр реакшн нь одоогоор 64900 хүн одоо реакшн нарсан юм байна. За тэнгуүтэй комент нь бас адилхан заяа. 69800 хүн комент чээд за 24 мянган хүн яг энэ бичлэгийг бүр шеэрлсэн юм байна. Тэгээд бүр үнэхээр ингэж олон хүмүүсийн анхаарал хандалтыг авсан гэдэг нь бол харагдчихсэн. Тэгээд мөнх эрдэнэ ч гэсэндээ баг энэ Монголын рекордынхаа бүр ийм богино хугацаанд ийм их одоо реакшн комент одоо авсан
одоо Монголын бараг рекорд ах гэж өөрөө ярьжсэн. За тэгээд бас яг тэр лайвныхаа хажуугаар яадаг хгүй юу? Нэг хүн л гаднаас орж ирэл те ийм одоо хууль бус ингэж арх байна. Энэ архийг угаад манайх хорцсон та нэг ингэж лайв дээр яриад өгөөч гэд хэлдэг. За тэгсэн чи яг тэр лайв дээр те одоо ийм арх байд юм биш үү? Энэ архийг таад маань битээ авч угаараа одоо л энэ архийг зүгээр асах хэрэгтэй гэдэл яг тэр лайв дээр асаж байгаа тэр дүр зураг бол бас харагдчихсэн. Өчигдөр миний лайваар нэг нөхөр ахаа гаднаас хуль харуу арх оруулж ирээд хүмүүс хортоод байна. Манай ах тэр архинаас уугаад эмдэгт гүн хордлогонд орсон баг одоо тэ амь нас нь тэ үхэл амьдралын зааг дээр ирчээд байна. Тэгээ цагаан ногоосоор болох чинь та бас юм сурчлага энэ төр хийдэг юм чи хаа лайваараа харуулад өгөөч гэгээд энэ хөөрхий охин хүрээд ирсэн юм аа. Өчигдөр над руу холбогдсон. Тэгээ ах нь маргааш лайвтай чи дундуур ирээд наадах өөрөө ярих гэсэн. Тэгэд энэ эднийг ингээ шилжүүлэх хийж байгаа хооронд дундуур би энэ нэг охиныг харуулъя. Сайн байна ахын дөө. Сайн байна уу? За яасан гэдэг ахын дөө. Ерөөсөө энэ Орос арх. За. Эднэр яасан? Чи яагаад энийг бариад ирж байгаа? Энэ архинаас болоод миний ах одоо сэхэнд Сэхэнд байна. За одоо бүгдээрээ дараагийн ярих сэдв рүү орцгоё. За энэ сэдвэнд болохоор 3 өдрийн одоо хямдралтай худалдаа зарласан чинь за 3 цагийн дотор тус одоо бараа бүтээтгүүнийхээ нөөц нь дууссан гэдэг асуудал Монголд буюу одоо яг Улаанбаатар хотод бас болсон. За энэ болохоор Cloud9 одоо дэлгүүр байгаа хгүй юу. За эднийх 2 сарын 27, 28, 3 сарын 1 гэсэн 3 өдөр одоо яг бүх байршилтаа бол биш. Одоо яг ийм онцлсон нэг байршлууд байдаг шүү дээ. За нэг 4 билүү 5 одоо дэлгүүр дээрээ байсан. За яг тэр дэлгүүрүүд дээрээ бас яг онцлсон бараа бүтээтгүүн дээр бараг нэг 80-аад орчим хувьтай одоо хямдралтай худалдаа зарсан байхгүй. За тэгсэн чинь бүр 3 өдрийн хямдрал байтугай бүр 3 цаг болоод гадаа нь хүмүүс оочрлоод тэр бараа бүтээтгүүнийхээ нөөц нь дуусаад за тэгээд хямдралтай худалдаагаа ингэж зогсоолоо гэдэг мэдээллийг бас өөрсдийнхөө пэйж дээр хийсэн ийм үйл явдал болсон. Энэ асуудал дээр баярлаж хүлээж авсан хүмүүс байгаа. Яагаад гэвэл 80% хямдрал гэдэг бол бүр үнэхээр том хямдрал байгаа зү тэ 100 мянгаар авдаг бүтээгдэхүүнээ 20 мянгаар авж ийна гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр ч юм бүр ингэж үнэхээр ашигтай байгаа зү тэ. За тэгээд яг ингэж одоо амжиж авч чадсан хүмүүсийн хувьд бол маш баяртайгаа нөгөө талаасаа амжаагүй тэ оочрлж жоод бас ингэж авч чадаагүй хүмүүс бүр олноороо гарч ирсэн 2-3 цаг оочрлоод авч чадсангүй нөөц дууслаа гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэх хүмүүс айгүй хуурлаж бухимдаж байгаа нь бол харагдчихсэн. Ялангуяа тэр Cloud9-ы Facebook-ийн коммент дээр бол хүмүүс ингээл те арай гэлээ тиймэрхүү коммент бичиж байгаа зүйлүүд бол маш их байсан. Миний хувьд гэх юм бол угаас яг Cloud9-ы хэрэглэгч учраас би бол яг эхний 2 өдөр угаасаа манай нөхөр ажилтаа учраас очиж амжихгүй гэдэг бол мэдчихсэн. Юусэн 3 дахь өдөр нь очидоо. Гэтэ нэлээд одоо бараанууд нь дууссан байх хохтой гэж бодсон чинь бүр юун 3 дахь өдөр байтугай 3 цагийн дотор дууссан. Тэгэд миний хувьд бол хохиролтойгаа. Гэтэ тэгээд яах вэ те юутсан энэ дэлгүүртэй холбоотой ярих юм гэх юм бол иймэрхүү зүйлүүд болжээ манайхаа. За одоо бүгдээрээ дараагийн ярих сэдв рүүгээ орцгоё. За энэ сэдвэнд болохоор одоо удахгүй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох ч байгаа. Тэгээд энэ өдөртэй холбоотой яригдах зүйлүүд гарч ирсэн. За хамгийн эхнийх нь бас яг сая сошиал бүр маш олон хүмүүсийн анхаарал хандалтыг авч байгаа нэг сэдв гарч ирсэн. За энэ нь юу вэ гэхлээр хотын даргын орлогч амар төвшин эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөө ямааны хоол болох цэцэг хүкийн оронд вакцинд хамруулцгаая гэдэг одоо ийм уриалгыг гаргаад те одоо хэдүүлээ цэцэг хүкийн оронд ингээд вакцинд хамрагдъя гэдэг одоо зүйл гарч ирсэн. Тэгээд яг энэ асуудлыг нь бараг л бүх сайт дээр орсон гэж хэлж болно. Тэгээд энэ асуудал дээр хүмүүс бол яг л хаахаа дараал ангри дарж байгаа гэдэг нь харагдчихсан. Одоо ирчүүдтэй хандаж хэлмээр юм тий. Одоо удахгүй ингээ мартын 8 боллоо. Эмэгтэйчүүдтэй маань эрхийг хамгаалах өдөр болох чинь. За энэ дээр эхлээд бол эрэгтэйчүүд та бүгд маань тий гэрийн тэргүүн та бүгд маань хайртай эхнэрээ за найз охиноо за хайртай өөрийнхөө үрс хүүхдүүдээ энэ папиллома вирусын эсрэг вакцин та бүгд нь олноор нь хамруулаач. Хоёрын хооронд те нэг 2 өдрийн дараа үхчих тэр нэг ямааны хоол болсон тэр цэцэг гэж зүйлийг авч өгч тэр хүмүүстэй хайраа илэрхийлжсэнээс үүнээс нь хамаарат хүмүүс Facebook дээр постууд оруулж эхэлсэн байлээ. За маргадисм гэдээ бас олон дагагчтай нэг эмэгтэй байдаг шүү дээ. За тэрээр юу гэж хэлсэн бэ гэхэлэр бүгд л цэцэг авах дуртай. Өгч чаддаг нь гүйл ямаан тэр яриад өгч сураагүй нь лүүсрэл байдаг. Цэцэг өгсөн ч авсан мэдрэмж нь үлддэг юм. Цэцэг бол соёл бас мэдрэмж гэдэг ийм постыг оруулж. За нөгөө талаасаа хүмүүс бас ингээл нэг жок хийгээд байгаа байдлаараа постуудаас харагдчихсэн. Одоо жишээлбэл яг нөгөө
одоо Facebook дээр нэг юм хошин те постууд оруулаад байдаг нэг хүн байдаг штэ те. За энэ болохоор нүг эдэрч хол ингээд Facebook хаягтай хүн байгаа хгүй. За тэрээр миний даргын цахаас багцандаа захиалга авнаа гэдэг байдлаар нэг пост оруулсан байхгүй. За тэнгуүтэй яг юм баглаа цэцэгний дунд нэг юм вакцин байгаа те. Нэг тийм зураг оруулсан байдлаар ийм постыг бас оруулсан байсан. Үс арцаагаад харна ингээд жоохон боочлоо шүү гэхгүй. За дараагийн тэгээд яг цэцэгтэй холбоотой буюу 3 сарын 8-тай холбоотой яригдах зүйл юу вэ гэх юм бол яг өчигдөр буюу 3 сарын 3-ны өдөр нэгэн иргэн хэвлэлийн баг хурал хийсэн байгаа. За яг тэр хэвлэлийн баг хурал дээр нь TV5 телевиз, зүгээцгийн мэн гэх мэтчлээ одоо телевиз сайтууд бол байсан. За тэгээд яг тус хурал нэг 20 минутын тэг бараг л 30 минутын урттай тим хэвлэлийн баг хурлаа байхгүй. За тэрээр үүн дээрээ яг юу ярьдаг вэ гэхлээр одоо ингэж уртаас буюу хиттаас ийм хямдхан орж ирж байгаа цэцгүүд бол бүгдээрээ хороо одоо ийм хор авч бүгдээр ингэж хортгоо болио гэдэг одоо ийм сэдвийг хүнддэг байхгүй. За тэгэл яг тэр цэцгүүд бол ерөөсөө ийм гарал үүслийн бичиг одоо шинжилгээний бичиг бол байдаггүй. За хилээр албан ёсоор орж ирдгүү одоо энэ нөгөө гайлынханд хахуул өгөөдтэй одоо тиймэрхүү байдлаар орж ирдгээ гэдэг зүйлийг ярьдаг. За үүнээс гадна одоо хятад улс бол тийм цэцэг экспортлох эрхтэй биш юм аа. Mêс хууль бус зүйл хийж ийна. Тэр цэцэгнүүд бол үнэхээр юм одоо хуурц амар үнэртэй байдаг. Тэр нь одоо ингээд тасалгаанд хамт байхдаа та ингээд өөрсдөө мдэггүйч гэсэн хордож идэгөө. Одоо хүмүүс нүг хүнсний бүтээгдэхүүнээс ингээд хордно гэж яриад байдаг шүү дээ. Тэгвэл цэцэгнээс ч гэсэн тэгэж хорддیں шүү гэдэг зүйлүүдийг айгүйх ярьдаг. За үүнээс гадна яг тэр урдаас орж иж байгаа лилиний одоо яг тэр бор үнс нь бол бүр үнэхээр хортой таад бүр битгий хүрээрээ гэдэг зүйлийг ярьдаг байхгүй. Тэгэд өөрөө болохоор яг Нидерландаас цэцэг оруулж ирд юм байна л да. Тэгээд манай цэцэг бол яг тийм албан ёсны те гарал үүслийн шинжилгээний бол бичгтэй. Тэгээд энэ юугаа хэвлийн баг хурлаа уул найзтайгаа хамт хийгээд найз маань яг тэр бичгнүүдийг авчрах хэрэгтэйсэн чинь яалтчгүй ингээд Улаанбаатар чи амар төвчрлээ тэгээд ирж амжаагүй байгаад би яалтчгүй одоо энэ хэвлийн баг хурлаа ингээд ганцаараа хийх боллоо гэдэг зүйлүүдийг бас ярьдаг. Дээрээс гадна мэрэгжлийн хэлтийн газрын талаар ярьж байгаа байхгүй. Урд нөгөө мэрэгжлийн хэлтийн газар гэдээ байдаг гэж жагаад байха болцсон шүү дээ. За тэгсэн чинь 3 сараас эхлээд мэрэгжлийн хэлтийн газар дахиад одоо байгуулагдаж байгаа. За тэр нь ч зөв гэдэг зүйлийг ярьдаг. За тэгэнгүүтээ одоо хиттад яг юм сайн сортын тийм үнэтэй цэцгүүд байдгүй гэвэл байдаг. Гэхдээ манай ташгаа бодоод хамгийн хортойг нь хамгийн хямдхныг одоо ингээд авчирч зараад байна гэдэг зүйлийг ярьж байгаа байхгүй юу. За тэнгуүтээ өөрөө нөгөө Нидерландаас цэцэг оруулж иж байгаа гэсэн шүү дээ. За тэгсэн чинь би та нарт одоо ингээд Нидерландаас авчирч байгаа цэцгээ ингээд бөөний үнээр зарья. Та нар өөрсдөө ашаа нэмэд зарж болно штэ. Иймэрхүү байдлаар хамтран ажиллаж болно гэдэг зүйлийг ярьдаг. За тэгэнгүүтээ бас яг хамгийн сүүлд нь болохоор энэ асуудлыг би ингээд ярих биш. Одоо нүг сэтгүүлчдтэй энэ асуудлыг бүр ингээд сурвалжлаад бол ингэж хүргэх ёстой байхгүй да гэдэг зүйлийг бас ярьсан байгаа. Эцгийн маш олон дэлгүүрүүд байгаа шүү. Маш олон жил зарж байгаа том жижиг одоо аж ахуй компаниуд дээр та нар сурчлах ёстой байхгүй. За та нарын гарал үүслийн бичгэн байна уу? Хятад ямар мужийн ямар одоо газар хэн гэдэг ямар хятад эзэнтэй газар ингэ тарьсан цэцэг вэ? За шинжилгээний бичгийг харъя. Та нар явах ёстой байхгүй юу? Одоо та нартай яг энэ хэвлэлийн баг хурлын доор бичигдсэн хүмүүсийн сэтгэлүүдээс хуваалцах юм бол ёо энэ залуу яаж амьдраад байдаг юм бол тоо ижил төстэй бизнес хийдэг өрсөлдөгч нараа ямар нэгэн байдлаар харлуулж явах юм аа гэдэг комментэн. За тэнгүүтээ өөрөө цэцэг оруулж ирж зарахын тулд цэцэг зардаг бусад газруудаа мяалтагш гэдэг коммент байна. За тэнгүүтээ хятад цэцэг маш их химийн боцор бортож жилдээ хэд дахин авах сонирхолтой байдаг юм гэсэн гинэ. За Монголдо цэцэг тарьцгаая гэдэг коммент байна. За үүнээс гадна цэцгийн дэлгүүр ажилласан гэр бүлээрээ хашилтай болсон маш хортой шүү хиттийн цэцгнүүд гэдэг коммент байна. Үүнээс гадна яг энэ залуу хэвлэлийн баг хурал дээр бас ярьдаг байхгүй. Яг нэг хоёр эмэгтэй цэцэг зарж агаад цэцгнээсээ хашилтай болоод бүр ингэж хортчихсон гэдэг зүйлийг бас ярьж исэн. За мөн дараагийн коммент нь гэх юм бол үнэн хужаагүй малгай бүх юмд хужаагийн хорнуудаа гэдэг коммент байна. Энэ сэтгэлдлүүдээс нь харах юм бол те яг энэ залуу ингэж юм руу ингэж ороод хүсчээд явж байгаа ингэж харж байгаа одоо харлуулж байгаа хүмүүс байна. Нөгөө талаас болохоор зөв шүү угаасаа хиттийн цэцгнүүд юм хортой одоо ингэж хортсон шүү гэх мэтчлэнтэй тэгэж харж байгаа хүмүүс бас байна. Эдгээрээс гадна хүмүүс одоо ингэж хаваршилт маш юм хурцаар одоо ингэж илэрч эхэлж байна. Ийм ихтгэлж байгаа мó гэх мэтчлэн хүмүүс пост бичиж байгаа нь харагдчихсэн. За энэ постууд дээр яг энэ залуугийн зургийг тавиад л те тиймэрхүү постууд бас бичиж байгаа гэдэг нь бол харагдчихсэн. Одоо бүгдээрээ дараагийн ярих сэдв рүүгээ орцгоё. За энэ сэдв нь инээдтэйж гэх юм уу, эмгэнэлтэйж гэх юм
юм уу нэг юм сэдв байгаа. Тэгээд өчигдрөөс буюу 3 сарын 3-наас хойш яг сошиал дээр маш их яригдж байгаа сэдв баггүй. За тэгээд энэ нь Баян зүрх дүүргийнхэнтэй холбоотой нэгэн пост гарч ирсэн. За энэ нь болохоор Арслан цэг эмээнээр орсон пост байгаа байхгүй юу. За үүн дээр Баян зүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Мэд сайхан 35-аас 55 насныхан их салж байна. Тэр дундаа Баян зүрх дүүргийнхэн бүр их салж байна гэдэг утгатай пост орсон юм байна. Тэгэд энэ нь одоо Монголын сошиал дээр буюу Facebook дээр бүр маш их яригдж байгаа. За үүнээс нь болоод хүмүүсээс юм жок байдлаар те постуудыг оруулсан. За энэ нь болохоор одоо нэг бас нэг юм юу гэмдэ уус төрийнх нэг жоохон дооёолоод ч гэдэг юм уу та тэр нэг юм инээддэг контент хийдэг хүн байдаг штэ. За тэрээр өөрийнхөө Facebook дээр болохоор Баян зүрх дүүрт амьдрахаар ганц бий байсан ч цаанаасаа л салмаар санагддаг гэдэг ийм постыг бас оруулсан байгаа. Дараагийн пост нь болохоор бас яг одоо юу гэдэг Facebook дээр нэлээд бас юм хөвчлөлтэй одоо жүүкүүд хичдэг нэг хүн байдаг байхгүй. За тэр хүний бас Facebook дээр орсон пост байгаа. За энэ нь болохоор Баян зүрх дүүрт эхнэр бид хоёр левтэй найртай байгаа. Бусд нь бүгд салсандаа хахаха гэдэг ийм эможи тавьсан ийм постууд байгаа. Тэгээд энэ хоёр пост нь хоёулаа бүр 2000 хэдэн зуун реакшн явсан байгаа хгүй. Тэгэхээр маш олон хүмүүс бас хүрсэн гэдэг нь бол харагдчихсэн. За тэгээд яг Баян зүрх дүүрэгтэй холбоотой те одоо яг энэ асуудлаас гадна бас нэг асуудал гарч ирсэн баггүй. За одоо жишээлбэл яг энэ live-цэг эмэндэр орсон энэ пост дээр одоо энэ хоёр сэдвүүнд хоёулаа бичигдсэн гэх юм уу. За үүн дээр болохоор Баян зүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн дарга Мэд сайхан 45-аас 55 насныхан их салж байна. Тэр дундаа Баян зүрх дүүргийн иргэд хамгийн их салдаг гингүүтээ гэр бүл салтын үед их нэртэй өгч байсан хэрэглээний мөнгөө зээлсэн хэмээн хэмжилсэн бодит жишээ бий гэд одоо ийм одоо пост орсон. Таад мөн ойлгож байгаа бох те яг ийм хоёр зүйл одоо ингэж Баян зүрх дүүрэгт яригдж байна гэдэг асуудал гарч ирээд байгаа байхгүй. За тэгээл яг нэг саний те хоёрт яригдсан одоо их нэртэй мөнгө явуулахдаа дандаа зээл гэдэг одоо гүйлгээний утга хийсээр байгаа технэрээсээ салахтаа тэр мөнгөө нэхэмжилсэн гэдэг асуудал нь бас л олон сайтууд дээр пост олж орсон. За энэ нь одоо жишээлбэл асууцыг эмэнд орсон байгаа хгүй юу. Баян зүрх дүүргийн иргэн их нэртэй мөнгө өгөхдөө дансрын тогтмол зээл гих утгаар шилжүүлж салахтаа нэхэмжилжээ гэдэг пост орсон. За тэгсэн чинь үүнийг нь манай нөгөө зураач хоригл маань бас нэг юм жок байдлаар пост оруулсан байгаа хгүй. За үүн дээр болохоор яг нэг юм маск тавьсан гэдэг эмгтэйгийн зургийг ингээ гарангуудаа хайраа мөнгө ануу гэтэл ингээ асууж байгаа юм шиг тийм байдлаар оруулаад за тэгсэн чинь өөрт нь ингээ нөгөө нэг мөнгөний шилжүүлэг ирлээ гэдэг байдлаар ингээ доорн зураг оруулсан байгаа хгүй. За тэрнийх нь гүйлгээний утга дээр болохоор зээл гингүүтээ нэг юм зүрх тавьсан юм шиг тийм зургийг бас оруулсан байсан. Тус асуудалтай холбоотой дараагийн жок пост гэх юм бол яг нэг юм эмгтэйгийн гайхаж байгаа юм шиг царай байгаа хгүй. За тэнгүүтээ зээл гэсэн орлого орж ирэхэд гэдэг одоо утгатай пост гэсэн. Тэгэл юм үзэхнээ гэх мэтчлэн ингээд хүмүүс бичижсэн. За үүнээс гадна нэг юм трец дээр байсан мэдээлэл байгаа хгүй. За мэдээлэл биш нэг юм бичвэр гэх юм уу та тэнгүүтээ их нэртэй мөнгө шилжүүлэхэд хахаха гэсэн нэг юм эможитэй тэнгүүтээ гүйлгээний утга дээр нь болохоор зээлхөө гэдэг байдлаар яг нэг юм одоо бичвэраас орсон. Тэгээд одоо яг Монголын сошиал дээр энэ асуудал бол маш их яригдж байгаа хгүй. Тэгэл үүнээс гадна хүмүүс ерөнтэй дандаа ингээд Баян зүрх дүүрэгт ингээд ямар нэгэн зүйл гарч ирэх юм гэд бас харж байгаа гэдэг нь бол харагдчихсэн. Одоо жишээлбэл ковид яг Баян зүрх дүүргийн 6 дугаар хоногоос гарч ирсэн гэх мэтчлэн мэдээлэлүүд одоо ингээд дахиад гарч ирээд яваад байгаа хгүй юу. Тэгэд яалтчгүй Баян зүрх дүүрэг өөрөө хүн амын хувьд бүр хамгийн их хүн амтай дүүрэг юм байлээ. Бүр 400 мянган хүн ам байдаг гэж байгаа хгүй. Дараагийн 2-т ордог дүүрэг нь болохоор аавал дүүрэг юм байна л да. Тэгэд 190 мянган хүн амтай гэж бол харагдчихлээ. Тэгэхээр Баян зүрх дүүрэг бүр үнэхээр их хүн амтай байгаа зү бүр 400 хэдэн мянган хүн ам гэдэг бол бүр маш их хүн амтай ийм дүүрэг юм байлээ. Одоо бүгдээрээ дараагийн ягц дүүргөө орж ийн. За энэ сэдвүүн цагаан сарын үеэр маш олон хүмүүсийн анхаарал хандлагыг аваад байсан буюу одоо нөхрийнхөө дээлний эмжээр нудрагааг нь ягаан өнгөр хийсэн нэг гэр бүл байсан шүү дээ. Тэгэл яг тэр асуудлаар одоо тэр талаар Монголын сошиал дээр маш их яригадаад би бас өмнөх нэг бичлэг дээрээ тэр талаар ярьжсэн. За тэгсэн чинь саяхан буюу 4 хоногийн өмнө яг энэ гэр бүл нь UBN сайтаас ярилцлага өгсөн юм байна. Тэгэд үүн дээр яг юу гэж ярьдаг вэ гэхэлэр одоо энэ бол ерөөсөө одоо ингээд эхнэр нь ягаан өнгөд бүр хитрхий дуртай да одоо ингээд нөхрийгөө чи заавал энийг өмсөө гэл нэг дээл хийлгээд тавьчих өгсөн зүйл бол ерөөсөө биш ээ. Тэгээд нөхөр настай ингээд гэр бүлийн одоо юу гэдэг хүчирхийлэлт өртөөд одоо ингээд бүр эхнэрийнхаа дарамт шахалтаар тэр дээлийг өмсөн зүйл бол ерөөсөө биш ээ гэдэг одоо зүйлийг тайлбарладаг байхгүй юу. Яагаад гэвэл нөхөр нь өөрөө бас ягаан өнгөнд дуртай гинэ. Тэгээд нөхрийнх нь хуцсны бас нэг их хэсэг нь ингээд ягаан өнгөтэй цамцнууд байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд тэрийг болохоор бүр ингээд яг шкава онгоолоод тэрийг бол харуулдаг. Яг энэ дээлний
дээлийнхаа торго материалуудыг бол уртаас авчирж байгаад дээлээ бол хийсэн гэж тэгжсэн. За тэнгуүтэй хамгийн анх яг тэр одоо нөхрийнх нь дээлнийхэн тэр эмжээр бүс нь ягаан байтугай бүр тэр чигт нь ягаан өнгөөр хийчихсэн гэж байгаа байхгүй. Тэгэд нөхөр нь бүр харин ч одоо тэр дээлнийхэн өнгө нэг юм одоо юу гэдэг цайвар ягаан өнгө гэдэг чинь бүр тийм тод биш те. Гэсэн чинь нөхөр нь болохоор энэ ягаан өнгө арай цайвар юм шүү. Бүр тод ягаан өнгө ашиглахгүй байсан юм уу гэж хүртэл өөрөө асууж ирсэн гинэ. Тэгээд бүр анхандаа ягаан өнгийн дээл хийлгэнэ гэж жагаад тэгээд ихнэр нь ер нь бол ингэж ууссан байвал гоё юм байна гэдэг одоо санааг гаргаад тэгээд яг нөхрийнхэн дээлний тийм одоо юу гэдэг уусалттай одоо цайвар цэнхэр өнгө тэгэд охиных нь болон өөрийнх нь дээл нь болохоор яг юм цайвар ягаан өнгөөр хийя гэдэг санааг гаргаад хэлгсэн гэж аахгүй. Тэгэл яг цагаан сараар ингэж айл гэсэд явчингууд манай дээл бол үнэхээр мөнгө үзэмжтэй те бүр маш гоё юм өнгө үзэмжтэй бол байсан. Тэгээд хүмүүс маш гоёор хандчихсан гэдэг зүйлүүдийг бас ярьсан байгаа. Тэгээд яг тус зураг нь сошиал дээр цацагдсанаас хойш бол ингээд олон хүмүүсийн анхаарал хандалтыг аваад за тэнгуүтээ ойр дотных нь ингээд өөрсдрөө чат айгүйх битсэн гэсэн. За тэнгуүтээ ингээд нэг айлд оронгууд манай хадмууд ингээд танаа гэр бүлийн талаар ярьж илээ штэ гэх мэтчлэн те маш олон хүмүүст тэгэж танигдсан гэдгийг ол ойлгосон гэж тэгжсэн. За тэгэнгүүтээ хүмүүс гадуур таарахаараа ингээд айгүй хараал те зарим нь бүр уцаа гаргаж ирж бүр ингээд зурагтай нь харьцуулж бүр ингээд хардаг байсан. За тэгэнгүүтээ зарим нь зургийг авдаг байсан, бичлэгийг бас ингээд хийгээд байсан гинэ. Гэтэ энэ бол айгүй муухай бүтүүлэг үйлдэл байгаа ч те ерөөсөө өөртөөс нь асуухгүйгээр бүр ингээд зургийг аваад бичлэгийг хийгээд байдаг байсан гэж ярьж илээ. За тэгэнгүүтээ дүүнтэй одоо тэр хүмүүсийг зургийг авахгүй гэдэг ингээд биеэр ингээд хааж маадаг байсан юм байна л да. За тэгээд ахтчсан бүр ойртож ирж байгаад зургийг авдаг гэсэн гэж байхгүй. Тэгэхээр яг иймэрхүү үйлдэл бол надад л үнэхээр таалагддаггүй. Тэр бол үнэхээр муухай үйлдэл шиг бол санагдсан. Гэхдээ энэ болгонд одоо ингэж айгүй хэвэн те гайгүй хүлээж авахгүй хичээдэг гэдэг бол ярьжсэн. Эхнэр нь багасаа л ингээд ягаан өнгөнд туртай. За тэнгуүтэ аав чөөртөө хүртэлтэй би ингээд том болоод ягаан байшинтай болно. Тэгээд та хоёр ингээд манай дээд давхарт илүү доод давхарт илүү амьдраараа тэгэл би ингээд том болоод ягаан байшинтай болно гэж хүртэл хэлдэг гэсэн гэж аахгүй. Одоо тэгээд яг эхнэрийнх нь хувцсны 80-аас 90% нь ягаан хувцас байдаг. Нөхрийнх нь бас тодорхой хэмжээний хувцснууд нь бол ягаан өнгөтэй байдаг. Охиных нь хувцс нь бас дийлэнх нь дандаа ингээд ягаан өнгөтэй хувцас байдаг гэдэг зүйлийг бол ярьдаг. Тэгээд нөхөр нь бас яриа өгч явахдаа одоо ингээд ягаан өнгийн хувцс өмсөд явангууд заримдаа ажлынх нь ингээд шоолдог, доогдолдог гэдэг зүйлийг бас ингэж хэлдэг байхгүй юу. Гэхдээ өөрөө ягаан өнгөнд дуртай учраас ингэж өмсдөгөө. Түүнээс би ингээд эхнэрийнхээ одоо шаардлагаар тий шахалтаар ч юм уу одоо хүчирхийлэлд ороод тэгж хувцсан юм бол ерөөсөө байхгүй шүү. Битээ тэгэж буруугаар ойлгоорой гэд нөхөр нас тэгэж ярьж байгаа нь харагдаж байгаа байхгүй юу? Би ер нь тэгээ бас хүчирхийлэлт байдгүй шүү. Ер нь өөрөө бас ягаан өнгөнд дуртай. Яг нэг ойр дотны нэг найз нөхөд хамт ажилладаг ах トゥ нөмөнөр болж байгаа юм. Тэгээ маазраад тоглоо шоглдсон шүү дээ. Ягаан өмссөн тэр. Тэгэл ялчуу тэгэл нүдэнд гой харагдаж байгаа болохоор хамаагүй тэгээ технээс жижиг өмсчихдэг дөө. Тэгээд одоо сошиал дээр энэ гэр бүлийн те тэр ягаан өнгөтэй холбоотой тэр зургууд нь бол цацагдсан байгаа. Тэгэл яг лаан ягаан өнгөтэй те хөшгөөний ягаан өнгөтэй, орных нь бүтээлэг өмнө ягаан өнгөтэй, за буудингийнх нь дэрний ягаан өнгөтэй, за тэгэл ширээ санталны ягаан өнгөтэй, хевсний ягаан өнгөтэй ч гэдэг юм уу те бүр ингэ тэтгэрч ихтэй ягаан өнгөтэй гэдэг нь бол харагдчихсэн. За үүнээс гадна цагаан сарын бууз нь хүртэл ягаан өнгөтэй байгаа байхгүй юу? Тэгэд хүмүүсийн ялангуяа ингэж маш их анхаарлыг авч байгаа гэх юм уу та те яг энэ ягаан өнгнүүд дунд нь хамгийн их онцолж байгаа зүйл нь болохоор ягаан өнгөтэй бууз байгаа. Тэгэд буузаа хүртэл ягаан өнгөтэйгээр хийсэн байсан шүү дээ. Тэгэд яг хүмүүс одоо тэр зургнуудыг нь маш их гаргаж ирээд энэ гэр бүлийн талаар бол ярьж байгаа. Би болохоор эдний гэр бүлийг юу гэж харж байгаа вэ гэхэлэр одоо ингэж сошиалд цацагдаад энэ нь бүр давуу тал болсон баг гэж би бодож байгаа. Яагаад гэвэл би ингээд урд нь эхнэрийнх нь нэг тийм бичлэг бол үзчихсэн байхгүй. Энд дээр бол эхнэр нь хувцас зардаг одоо дэлгүүртэй. Тэгээд дэлгүүрийнхаа тэр маркетинг эмээг бол өөрөө хийгээд бичлэг хийгээд явдаг. Тэгээд тэр дэлгүүртэй зарж байгаа хувцснууд нь хүртэл бүгдээрээ ягаан өнгийн хувцснууд гэдэг. Тэг би яг хараад хөөх ямар амарлаг бүр ингэж те дан ягаан өнгийн хувцс ингэж зардсан бэ гэж дэг бичлэгийг нь бол үзчихсэн. Тэгээд таад ингэж бас хэрвээ тэр дэлгүүрт нь очиж үзээгүй хүмүүс байх юм бол ингэ бодоод үзтээ нэг дэлгүүрийн лангуу тэр чигтээ ингэж ягаан хувцснууд байх юм бол ер нь л эмхтэй хүмүүс бүгд тэр орч үүсэх байхаа те. Ер нь бол би тэгж бодож чинь тэгээд өөрөө бас ингэж тэрийг яриад бас ээжтэй ингэ хэлчихсэн юм байна л да. Ягаан өнгийн ингэ хувцснууд зарна гэсэн чи ээж нь тэгээд яг наадах чи хүмүүс авах юм уу гэд асууж ирсэн гинэ. Дан ягаан өнгийн хувцас байвал ингэ сони юм биш үү гэдгсэн чинь яг үндэ бүр
тэр хувцснууд нь бүр ингээд аюу сайн борлуулагддаг гэж байгаа байхгүй. Тэгээд яг тэр эхнэрийнх нь хэлж байгаагаар одоо эмэгтэй хүн болгоны дотор ягаан өнгө байдаг. Тэгээ манай бүр хамгийн одоо настай үйлчлүүлэгч гэх юм бол 65 настай одоо хүн байсан гэдэг зүйлийг бол ярьдаг. Тэгээд яг тэр 65 настай эмэгтэй нь танаа хувцснууд чинь барыг надад жуулдах юм биш үү гэсэн гэлөө юу гэсэн гэлээ тийм юм хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр эмэгтэй хүн болгоны дотор ягаан өнгө байдгаа гэд тэр эхнэрийнх нь хэлсэн үгтэй бол би бол санал нийлж байгаа. Ягаад гэвэл би өөрөө ч гэсэн ягаан өнгөнд маш их дуртай. Одоо хувцс гэлтгүүгээр те ялангуяа нэг тийм хэрэглүүдээ ягаан өнгө авахыг айгүй боддог. Гэх юм уу ягаад чи нэг тийм ягаан болчихсон байдаг байхгүй юу? Одоо жишээлбэл яг офисын ажил хийдэг байхдаа одоо бал үзгээ хийдэг саваа ягаан өнгөтэйг авдаг гэсэн. За миний keyboard, mouse бол ягаан өнгөтэй ч гэдэг юм уу да тий. Тэгэл яг утасны кейс бол заавал ягаан өнгөтэй нэг кейс байдаг ч гэдэг юм уу. Яг тиймэрхүү байдлаар би ч гэсэн яг эмэгтэй хүн болгоны дотор ягаан өнгө байдаг бах гэж боддог. Бас өмнө ярьсан сэдвүүдэрээ ч гэсэндээ тий эмэгтэй хүн болгон цэцгэнд дуртай. Цэцэг авах одоо дургүй эмэгтэй бол байдаггүй гэдэгт би бол бас итгэдэг. Яг хөө зарим эмэгтэйчүүд ингэж хэлээд байдаг шүү дээ. Ингэж цэцэг авахгүй ингэж мөнгөний гарц гэж хэлсэн мөртлөө бүгдээрээ л дуртайдаг байхгүй юу? Окей. Яалтчгүй тэгэл те цэцэг хэдий хөтөгч цэцэг авсан мэдрэмж хизээж хөтөггүй гэдэг бас үнэхээр үнэ юм шиг санагддаг. За тэгээд энэ гэр бүлийн хувьд гэх юм бол яг иймэрхүү ийм яриа өгсөн байгаа. Нөгөө талаасаа би бас юу гэж харж байгаа вэ гэхлээр одоо яг энэ гэр бүл ингээд сошиалэр маш ийм хандлт аваад хүмүүс ингээд муулаад байгаа ч гэсэндээ яг л нөгөө нэг те одоо сөрөгч гэсэндээ маркетинг буюу PR хийж байгаа байхгүй юу. Тэгэд яг энэ сайтынхаа ярилцлагын төгсгөлт нь одоо энэ нэмэгтэй одоо жишээлбэл те манай дэлгүүрийн хаяг одоо тэнцүү дараагийн салбараа удахгүй нэгж байгаа гэх мэтчлэн мэдээлэл бас ингээд түгээгээд амжиж л байгаа байхгүй юу те. Тэгэд яг иймэрхүү байдлаар юм маркетинга хийсэн юм шиг надад бол санагцсан. Тэгээ таад маань үүн дээр яг юу гэж бодож байгаа вэ гэдгээ манайхаа комент хэсэгт бичээрэй. Дараагийн яригдах хоёр сэдв маань жижигхэн мөртлөө нэлээд сериосны те яригдах зүйл жижигхэн мөртлөө нэг тийм жоохон эмзэгдүү гэх юм уу хоёр сэдв байгаа. За эхнийх нь ярих сэдв юу вэ гэхэлэр одоо нөгөө нэг зогсоолын бус газар машина тавьсан машинуудын зургийг дараад одоо ингэж орлогоо олдог гэдэг нэг ахын талаар ярьжсэн штэ. За тэр ах маань цагаан сарын үеэр ингээл амарна гэдэг хуваар гаргасан байна гэж би бас өмнөх нэг бичлэг дээр ярьж лээсэн. За тэр ахтай холбоотой сэдв байгаа. За энэ нь юу вэ гэхэлэр тэр ахыг одоо ингээд хүний муу үздэг гэд зодсон гэдэг мэдээлэл одоо сайтууд дээр тавигдаад явсан. За тэгээд үүн дээр хүмүүс яг хоёр талаас нь хараад байгаа хгүй. За эхний хэсэг нь юу вэ гэхэлэр те өстой зөв штэ одоо ингэж хүмүүсийгтэй ингэж торгуулдаг одоо энэ хүн ингэж зодсонд зөв бараг л одоо ингэ цааш нь харуулах байсан ч гэдэг юм уу да тиймэрхүү комментууд байна. Нөгөө талаас болохоор хүмүүс ахын зөв штэ те яг ингэж машин ингэж гарах гэхээр ингээд зогсоол хаагаад тавьсан машинууд маш их байдаг штэ. Иймэрхүү оркуудад яг иймэрхүү хүмүүс хэрэгтэй. Харин ч энэ ах шиг хүмүүс бүр олон болох хэрэгтэй гэж харж байгаа хүмүүс байгаа байхгүй юу. Тэгээд одоо юу гэдэг юм бэ? Нөгөө хүмүүс нь бол бүр амар гаацтай тий. Бүр ингээд хүний муу үзчихсэн өстө нэрэ хохин мохин гээл тий. Бүр ингээд цааш нь харуулах хэрэгтэй. Дахиж энэ хүнтэй таарах юм бол дахиад л яг ийм одоо зүйл болно ч гэдэг юм уу да тий. Бүр ингээд айгүй хэрцгий тий. Яаж тийм мэдгүй би л ингээд яаж тийм комент бичиж чаддаг байна гэж бодоод байгаа байхгүй юу. Яаж ч утсан яг Улаанбаатарт зогсоолны асуудал хэцүү байдгүй байдаг гэхдээ хүний биед халтна гэдэг бол одоо яаж утсан болохгүй зүйл шүү дээ тий. Тэгэд яг иймэрхүү байдлаас ингэж харж байгаа хүмүүс байна. Тэгээд яг тэр одоо нийтлэл постныхон доорх комментуудыг уншингууд хүмүүс бүр ингээл яг л ингээл хоёр талцсан байгаа байхгүй юу. Яг тиймэрхүү байна гэдэг нь бол харагдчихсан. Нөгөө талаасаа хүмүүстэй одоо машинаач ингэж торгуулна бас хүний бит халтлаа гэд одоо өөрөө бүр ингэж эрүүгийн ийм хэрэгт ингээ ороо явж байгаа маа. Одоо тэр хүн бол бүр хохнэ гэж харж байгаа хүмүүс бас байсан. За нөгөө мэдээлэл нь юу вэ гэхлээр одоо нэгэн иргэний бит халтж байгаа тий цагдаагийн ажилтны бичлэг задарсан. За энэ нь болохоор 2 сарын 26-ны өдөр NTV телевизийн Facebook дээр орсон одоо бичлэг байгаа хгүй юу. За үүн дээр болохоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн албан хаагч иргэнд хүч хэрэгэлсэн үйлдэл камерт бичигдчихэ гэдэг одоо ийм бичлэг бол задарсан байгаа. Тэгээд энэ бичлэг бүр ингээд үзэхээс амар заяа. Бүр ингээд тэр хүнээтэй бүр ингээд амар бүр ингээд алгадаж аваал за унгаагаал өшөглөөл те. Бүр тийм бичлэг бол ингээд задраад маш олон хүмүүсийн анхаарал хандлагыг аваад пэйжүүд дээр, сайтууд дээр ч гэсэн ороод явж байгаа ийм асуудал байгаа хгүй. За тэгээд энэ нь болохоор хүнийг одоо үгүй те чи ингээд гэмт хэрэг үйлцэн гэл хүнийг ирүүдэн шүүж гинэ гэж хүмүүс хараад байгаа юм билэ. Тэгээд тэр бичлэг нь бол бас нэлээд эвгүй ийм бичлэг бол байсан. Яг энэ талаартай илүү дэлгэрэнгүй мэдээлэл сайтууд дээр, телевизүүд дээр бас байна уу гэд хайл тэгээд яг үндэ олоогүй тэгээд сайтууд дээр орсон, телевизүүд дээр орсон ч юм уу, пэйжүүд дээр орсон мэдээлэл гэх юм бол ингээл яг л нэг цагтаа ингээд хүний бие талцжээ энэ тэгээд ирүүдэн шүүлт юм шиг харагдаж байна
байна гэх мэтчлэн яг иймэрхүү л утгатай зүйл байгаа хгүй. Түүнээс ерөөсөө ийм дэлгэрэнгүүтэй одоо яг тус цагдаад ямар арга хэмжээ авсан, яг ямар асуудал болоод ингэж одоо биед нь халтсан ч гэдэг юм уу. Яг тиймэрхүү мэдээлэл огт байхгүй. Зүгээр л нэг ийм цагдаа хүний биед халтчих гэдэг мэдээлэл яваал ингээд өнгөрцөн байлээ. Тэгээд одоо ингээд яалтчгүй те телевиз сайтууд дээр ийм мэдээлэл байхгүй байхад би одоо хаанасаа мэдээлэл хайхав те. Гэтэ надад ер нь одоо энэ асуудал яг хэрхэн яаж шийдэгдсэн бэ гэдэг нь бас одоо ингээд те үнэхээр тэр сэтгүүлч нар нь те энэ талаар мэдээлэл хайгаад олоод нийтлэх ёстой юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд үнэхээр хайгаад бол олоогүй. Тэгээд ийм одоо амар хэрэг бас ингэж гарсан байгаа. За одоо бүгдээрээ дараагийн ярих сэдв рүү орж ийн. За энэ сэдв нь Наратай холбоотой сэдв байгаа. За би яг өмнөх бичлэг дээрээ Наратай холбоотой сүүлийн үеийн одоо сошиал дээр гарч ирсэн сэдвүүдийг та нартай бүр маш уртаар ярьж өгсөн шүү дээ. Хэрвээ үзээгүй хүмүүс байх юм бол тийш орж үзээрэй. За тэгээд Наратай холбоотой гэх юм бол хэдүүлээ яалтчгүй Тунайч ууны талаар ярих хэрэгтэй. Яагаад гэвэл хин чин анхаач нь яг MCS-ийн хүрэн штэ тий. Тэгээд Нара сүүлийн үед яг MCS-ийн одоо захирал од жаргал руу, элбэг дорж руу нилээн одоо юу гэдэг одоо дайрсан ч гэх юм да тэр хоёрын талаар ярьсан одоо лайв болон бичлэг дээрээ тэр хоёртой холбоотой зүйлүүдийг нилээдгүй ярьсан штэ. За тэгсэн чинь яг анхаа Тунайч уун дээрээ одоо Нара руу чиглэсэн, за дайрсан одоо үүдийн догооёосон зүйлүүдийг Тунайч уун дээрээ бүр харуулсан байгаа. Таад мань тэрийг үзсэн үү үзээгүй юу? Бүр яа гэж бодтол ярьсан байсан шүү дээ. Хэрвээ таад мань үзээгүй бол Централ телевизийн аюуруу YouTube сувг руу ороод үзээрэй. Тэгээд бас Facebook дээр нь, Instagram дээр нь бас оруулсан байгаах гэж бодож байна. Одоо яг сүүлийн одоо дуудсан урьсан зочноороо Монгол улсын гавьяат жүжигчин Ариунаг бас дуудсан шүү дээ. За тийм мөртлөө одоо Ариунатай хамт одоо хийж байгаа одоо юу гэмдэ Централ телевиз яг өрсөн зочдтойгоо хамт бас нэг юм инээдтэй хөгжилтэй хандлт авсан нэг тийм бичлэгнүүдийг хийдэгдэ те. Тэгсэн чинь яг тэр бичлэг дээрээ бас л Нарагийн гэрт хулгай орсон талаар бүр ингэж ёжлоод харуулсан байгаа хгүй те. Бүр ингэж гүйлтийн зам хулгаалсан нэ тэрэг яг тэр талаар нь бас оруулсан байсан. Тэгээд таад мань хэрвээ үзээгүй үзхийг хүсэх юм бол яг Централ телевизийн тэр сошиал хаягууд руу ороод үзэх боломжтой. Бүрийн тэргүүн сар гарч хагас зэрлэгсэн хүмүүс энэ тэдгүү төргөн уур болон төрөгдсөн лайваар бөмбөгдсөн гайхалтай 7 хоног байлаа. Монголчууд бид одоо лайвын урлагийг спорт, тэрвэтха, шүүх засаглалын төвшөнд хүргэж одоо лайвдж чадчихээн. Энэ нь бол одоо сошиал орчинд өөрсдийнхөө бүр хууль баталлаа. Одоо сошиалын хууль баталлаа одоо бид нар хөгжиж байна. Одоо яг гэдэг чинь те одоо асуудал гарсан тохиолдолд иргэн заавал лайв хийх үүрэгтэй ч юм шиг те. Лайв хийсэн иргэний коммент хэсэгт шүүн тасдах үүрэгтэй ч юм шиг тий хин чанга орилон тэрний зөв ч юм шиг тэгээд уйлж лайв хийсэн иргэний нулимс бол нотлох баримтад тооцогдоод ийн өөч гэх шиг тий бас сонирн байгаа шүү. За тэгээд түүнтэй холбоотой ярих зүйлүүд юу вэ гэх юм бол хуульч батгүй гэд бас нэг одоо үгүй сошиалоо нэлээд идэвхтэй ашиглаж явдаг хүн байдаг шүү дээ. Тэрээр Наратай холбоотой нэг юм постыг оруулжээ. За энэ дээр юу гэсэн бэ гэхлээр улсын хурлын гишүүдийг эргүүлэн татах хууль санаачилсан гэхээр нь ороод гартал хэрэгжих хугацаа нь 2028 оноос гэжээ гэдэг постыг оруулсан. За энэ нь яг юу гэсэн үг вэ гэх юм бол те 2028 он гэхээр ч угаасаа одоо Нарагийн одоо гишүүн байх хугацаа нь дуусна гэдэг зүйлийг одоо ингэж бас харуулсан байгаа хгүй. Яг л одоо 2026 он гэ бодоход Нара ч одоо бараг л 2 жил улсын хурлын гишүүн хийх байгаа гэдэг зүйл байгаад байгаа шүү дээ. Тэгэд ийм постыг оруулсан байсан. Тэгээд энэ дээр нь хүмүүс ингээд лайк дараад хахаа дараад дарсан гэдэг нь бол харагдчихсэн. За тэгсэн чинь тэрээр өөрийнхөө сошиал одоо хуудас дээрээ сайхан бэлэг болон элбэг дорж хоёртой холбоотой олон пост юмнуудыг оруулж байгаа гэдэг нь бол харагдчихсан. За үүнтэй холбоотой нэг зүйлийг хэлэх юм бол одоо лавгийн том гэдэг одоо улс төвчдтэй холбоотой улс төвчдөөс одоо яриа авдаг нэг тийм нэвтрүүлэг гардаг штэ тий. Яг хөтлөгч нь өөрөө лавга гэд залуу байдаг. За тэгсэн чинь яг тэр лавгийн том нэвтрүүлэгт сүүлд яг тэр сайхан бэлэг орсон гэдэг нь бол харагдчихсан. Тэгээд бичлэг нь бүтээхээр яг 3 сарын 4-нд цацагдах юм билээ л дээ. Тэгэд яг цацагдаад ороод хүмүүс үтсний дараа яг сошиал дээр энэ талаараас мэдээлэлүүд гарч ирэх байх гэж бодож байна. Тэгэд одоогоор яг нэг тэр нэвтрүүлгийнх нь хэсгийг нэг юм эвлүүлсэн байдаг шүү дээ. Яг тийм бичлэг нь бол цацагдаад олон хүмүүст бол хүрээд явж байгаа. Тэгэл хүмүүс гинт одоо энэ сайхан бэлэг чинь гарч ирлээ гэдэл яриад байгаа. За тэгсэн чинь сайхан бэлгийн хэлсэн нэг үг нь бас сайтууд дээр ороод явж байгаа байхгүй юу. За энэ нь болохоор тухайн үеийн төрийн тэргүүн бат тулга надад Монголд очивол шоронд хийгээд амьд гарах уугүй юу гэдгийг чинь харуулна гэсэн бодтой занал хийлэл ирсэн гэдэг
одоо талаар тэр яг лавгийн тойм нэвтрүүлэгт орчихдоо ярьсан юм байна. Тэгээд тэрийг нь одоо нүг өмнөх шторк дээр ингэж оруулсан байгаа хгүй. Тэгээд одоо ер нь л тэр сайхан бэлгийн нэвтрүүлэг цэцэгдхараас нэлээд болох байх гэж бол би хараад байгаа. За тэгсэн чинь Нара элбэг доштой холбоотой нэг хүний одоо бичсэн постыг шеэрлээд Монголд болсон анхны чагсаалт цуглааныг удирдан зохион байгуулсан жинхэнэ хүн нь алагдсан шүү дээ. Хүзээгүй хүн Монголд болсон анхны тэмцэл цувралыг би намжаасан гэж олон улсад сайрхдаг гинэ. Жигтэйхэн Стэнфорд University-д урагдаж багшилж байгаа гэд байсан чинь visiting fellow гэшгээд нэг ийм постыг оруулсан байна. За тэгсэн чинь яг тэр хүнийх нь пост нь юу байсан бэ гэхлээр 2 сарын 27-нд Одон Чимэг Галсан дорж гэдэг хүний одоо оруулсан пост байгаа байхгүй. За үүн дээр болохоор EB 2025 оны 4 сарын 1-ээс Стэнфорд их сургуулийн одоо олон нийтийн судалгааны институтэд дагагч буюу туслах ажилтан өргөжж хэлэх юм эксперт зөвлөгчөөр орсон юм байна. Улс төрийн дэд албанд шал хашиж байсан дээрэс нь халтар хултар англиар ярьдаг болохоор нь бүртгэж авчтэй. Visiting fellow хийж байгаа хүн уг газарт болж буй хурал цуглаан семинарт суух эрхтэй байдаг гэж. Энэ институт оюутан эсэлдэггүй судалгааны газар өөрийн судалгааны ажлыг энд хийж болтгоо. Би хүний эрхийн тухай судалгааны ажил хийнэ гэж бүртгүүлжээ. 2025 оны 10 сарын 6-нд эссе бичжээ. Үүнд 1989 оны 12 сарын 10-нд Монголд болсон анхны тэмцэл цуглааныг би удирдах намдаасан гэж бүлтэрчээ. Бас уянгалжээ. Өглөө эрт босоод яаран балкон дээр гарахад одод бүдэрч хүүтэн харцгийг минь харсан ч дотор маань урд хизээд байгаагүй дулааныг мэдрэв. Тэгээд яг энэ хүний одоо бичсэн пост дээр болохоор одоо энэ линк рүү нөрөөд коммент хүлээж болох юм байна. За бас мэйл хийчих болох юм байна гэх мэтчлэн зүйлүүдийг ерөнхийдөө бичсэн байгаа байхгүй юу. Тэгэл яг Epstein-тэй холбоотой байсныг нь мэдсэн. Удахгүй ер нь бол одоо түүнийг халах байхаа гэх мэтчлэнтэй. Тэгэд хідүүлээ одоо энэ линкээр нөрөөд одоо ингэж өөрсдийнхөө одоо коммент юмнуудаа ингэж үлдээж болох юм бэ шүү гэдэг одоо утгатай ийм пост оруулсан юм байна л да. Тэгээд Нара бас яг үүнийг ингэж одоо скриншот хийж авсан байсан. За үүнээс гадна яг Нарагийн бас нэг пост дээр болохоор одоо асрамжийн газар байдаг хүүхдүүдийн зургийг те одоо оруулаад тэгээд эдгээр хүүхдтэй юу тохиолдсон болоо гэх мэтчлэн бас нэг пост бичсэн байсан харагдчихсэн. За үүнээс гадна яг Наратай холбоотой сүүлд яригдах зүйл нь гэх юм бол улсын хурлын гишүүн Наран Туяа Нара ерөнхийлөгч асан элбэг доржин үрчилж авсан хүүхдүүдтэй холбоотой айдас эргэлзээтэй сэдвийг хаврын чуулганы нээлтийн өдөр тайлж өгнө хэмээн ерөнхий сайд Зандан шатарт бичиг хүргүүлжээ. Тэрээр яг өөрийнхөө одоо Facebook дээрээ те яг тэр алтан бичгийнхаа ингэж зургийг нь оруулаад өөрийнхөө Facebook дээр ингэж оруулсан гэдэг нь бол харагдчихсан. За ингээд Наратай холбоотой яригдах зүйлүүд бол ийм байлаа. Одоо хэдүүл яг хамгийн сүүлийн ярих сэдвүүрээ орцгоё. За энэ сэдв нь болохоор 16 настай охины хэргийн талаар байгаа. За тэгээд яг энэ талаар Дэнс цэгийн мэн дээр өнөөдөр нэгэн одоо нийтлэл орсон. Тэгээд энийг та нартаа уншиж хүргэе. Гэхдээ та хэд маань Дэнс цэгийн мэн гэхээр ойлгож байгаа гэж бодож байна. Тэр нь болохоор сэтгүүлч одоо Шинэ Баярын үүсгэсэн одоо ийм сайт шүү дээ. Тэгээд урд нь бас яг сэтгүүлч Шинэ Баяр энэ асуудлын талаар яг юу гэж ярьж илаа та хэд маань санаж байгаа байх. Ерөнхийдөө бол хохирогч охины ээжийнх нь эсрэгтэй одоо яг нөгөө нэг үнэхээр хэрэгтэн үү эсвэл өөрсдөө бас хохирогч уу гэд яригдчихсэн хоёр хүн баа штэ тий. Тэр хоёр хүнийг ерөнхийдөө өмөөрсөн одоо тийм лайв хийжсэн, пост бичижсэн гэх мэтчлэн тиймэрхүү зүйлүүдийг хийсэжсэн гэдгээр та хэд маань санаж авах гэж бодож байна. Тэгэд яг өнөөдөр орсон постыг та нартаа уншиж хүргэе. Олон нийтэд цочирдуулсан аимшигт аллахын хэрэг манай улсад гарсан нь үүнийг шүүн таслах, мөрдөн байцаах, мөрдөн хянах байгууллагын хэрхэн шийдвэрлэх нь иргэд олон нийтийн харлыг татаж байсан юм. Нийгэм бүхэлдээ зөвхөн нэг талын мэдээлэлд тулгуурлан хэргийн материалд авагдсан нотлох баримтууд болон материалуудыг үл мэдэгч хэвлэлийн мэдээлэлд гүн бат итгэсэн байсан юм. Хэвлэл сошиалоор өгч байсан мэдээлэл нийгэмд тараасан шууган 16 настай охиныг хоёр хүн нэг охин бүлэглэн онц хэрцгийгээр алж чимдаан тэгж хажууд нь нээлтэн сууж байгаа дүүтүрх бүхий зурганд тулгуурсан байлаа. Гэвч мэрэгжлийн сэтгүүлчийн үүднээс ажиллаа хийн хэргийн оролцогчид болон ар-гэр энэхүү хэрэг дээр ажилласан хувийн байгууллагын дүгнэлт зэргийг үндэслэн олон их сурвалжаас мэдээлэл цуглуулахад нийгэм хэвлэл болон сошиалоор түгээснээс өөр нөхцөл байдалтай байсан юм. Эхний ээлжинд энэхүү хэрэг дээр ажилласан прокурор яллах дүгнэлтийг хэргийн материалд тулгуурлан үнэн зөвөөр ялгаж салган дүгнсэн байлаа. Аллах үйлснэн дэ бөгөөд 16 настай охины адил гэ болон энэ нар нь ижлэхэн хохирогч юм гэсэн нь цуглуулсан мэдээлэлд тулгуурлан дүгнэхэд таарч байлаа. Хэрэгт холбогдсон 4 хүүхдийн 3 нь танилцах цахим хаягаар танилцсан бөгөөд харин ген UBK app ашиглан таксинд явж байхдаа эрүүсэн
дуудлагын дагуу аллах үйлсэн дээг очиж авсан байдаг юм. Дээд гадагшаа явахаар хөдөлтийн арга хэмжээ зохион байгуулж байгаа. Би чамд мөн нэмж өгье. Би надад жолооч хийгээд үйлчлээд өгөөч гэж гуйсны дагуу гээж шуурч жолооч хийж өгсөн. Залуусын олноор орж үйлчлүүлдэг баараар орж үйлчлүүлсний дараа инээд ирсэн бөгөөд Дэн 16 настай охиныг найз охиноо хэмээн танилцуулж бас хамт гадагшаа явах гэж буй тухайгаа хэлсэн байдаг. Дэн өндөр настай эмээ, ээж, бага насны дүүгийн хамт амьдардаг эгэл жирийн айлын том хүү. Аав нь саяхан насан өөд болсон юм билээ. Түүнд том аар нөлөө бүхий хүн үгүй. Энэ охины тухайд тэтгэврийн аав ээжтэй бас том артал гэж огт үгүй. Эгчийнхэн нөхөр хуулийн байгууллагын ажилтан байсан бөгөөд 4 жилийн өмнө автослоор өнгөрсөн юм билээ. Энэ нь сургуулийнхаа шилдэг оюутнуудын нэг байсан бөгөөд хичээлийнхээ чөлөөт цагаар GS25-д ажиллан хэрэглээний мөнгө олдог байсан. Түүний аав ээж хооронд баян чинэлэг хүмүүс биш. Охиныгоо бие дааж амьдарч сураг хэмээн ботцоож зунд хөдөө гарч тусдаг байсан бөгөөд энэ зурт хүүхдүүд энийг гэрт ирж таарцгаасан байгаа юм. 16 настай охины тухайд багаасаа л буюу 4 настайгаас ахилан аавынхаа эмээ дээр өссөн нэгэн тэрээр мөн л танилцах хапаар амь насыг нь хөнөөгч дээдээ танилцсан бөгөөд хоёр найзынхаа хамтаар энэд ирцгээжээ. Хоёр найзыг нь гэртээ харихад нь тусалсан бөгөөд 16 настай охин дээгийн найз охин гэдэг утгаар түүнд үлдсэн байгаа юм. Хоорондоо маргалдаж муудалцахад гээ эвлэрүүлэх гэж нэлээд хичээсэн. Мөн энэ охиныг битгий алаач гэж өвдөг сөгдөн удаа дараагүйч мөн 108 удаагаар 2 удаа мөрөж гуйсан байдаг юм. Зиг ис олсон. Алуурчин дээ гартаа утгатай мөн тэр хайрцагт буу байгаа хэмээн сүрдүүлж гээгийн гарт өөрийн цагаа зүүлгэн миний хэлснээр хөдлөхгүй бол наад цагчин дэлбэрнэ хэмээн айлган сүрдүүлж гээ болон энэ нараар хүссэн бүхнээ хийлгэж байсан гэдэг. Сошиалд тарааж иргэдэг цочроосон зургийг алуурчин дээд дарсан бөгөөд тэрхүү алуурчинтай хэсгийг тастан түгээсэн цаанаа өөр зориг агуулжээ гэж дүгнэхэд хүргэсэн. Алуурчин дээ өдөржин арх хууж баараар явсны эцэст 16 настай охины амийг өнөөж эцэст нь согтоод унтсан. Энэ хооронд ген цонхоор цухтан гарч замдаа ээж рүү уцаар холбогдсон хаануул дүргийн цагдаагийн газарт очиж мэдээлэл өгч бичлэг үзүүлсэн. Дэн гэ болон энэ нарын уцыг хуран авч мөн мэрэгжлийн камераар бичлэг хийж байсан. Согтоод унсан хойгоор нь уцаа авч басгүй камерын бичлэгийг цагдаа нарт нотлох баримт болгон үзүүлэхээр авч явсан байгаа юм. Хаалгаар гарч зүгтах боломж байгаагүй. Хаалганы зайг алуурчин дэ авч нуусан байсан төдийгүй зайг хийвэл хаалганы тохиолдол чангаар дуурах байсан учраас цонхоор зүгтан гарч алуурчныг цагдаад хэлсэн. Ийхүү цагдаагийн бүрэлдэхүүн гэж газар дээр нь алуурчныг баривчилсан. Энэ хэргийг сошиалд сэвж байс нэр бүхий хэвлэлүүд далд хүнх их төрийн бус байгууллагын тэргүүн ууган баяр нар нь өмнө ганданд хүчин гарлаа гих сенсац дээр мөн л нэг талын мэдээллийг нийгэмцэж байсан нь анхаарал татсаар байгаа. Нэг сонин гэмээр давхцал нь гээгийн аав нэр бүхий сүмийн лам байсан. 83,000 дагагч бүхий 16 настай охины хэргийг шударгаашгүй гих нүүр номын хаалтаг группийн админ нь мөн л далд хүн төрийн бус байгууллагын тэргүүн ууган баяр байна. Тэрхүү группын зөвхөн хэргийн нэг талын мэдээллийг 83,000 хүнд хүргэн Монгол улсын хууль шүүхийн байгууллага руу тохон чиглүүлдэг. Энэхүү хэрэг дээр Монгол улсын хуулийн байгууллага тэдгээрийн албан хаагч хангалттай мэргэжлийн өндөр түвшинд ажилласан. Өнөөдрийн байдлаар алуурчин бүх насраа хоригдох ялгаар шийдвэрлэн хаалттай шоронд хал идэлж буй бол хил дамжин цутгах гэж байсан алуурчныг байрч өгсөн гэ болон энэ нар нь цагаадан суллагдаад байгаа. Мөн энэхүү хэрэг гэ болон энэ нарын өмөөлөгчөөр ажилласан мөрдөгч эм түүний гэр бүл болоод хэргийн талаар өөр үнцгийг нийгэмд хүргэн ажилласан сэтгүүлч маш ихээр сошиал дарамтанд өрсөн юм гинэ. Энэ болохоор нэг мэрэгэн өмгөөлөгч болон одоо энэ сэтгүүлч шинэ хоёр ингээд өөрийгөө буюу яг өөрсдөө хэлж ирчтэй. За тэгэнгүүтээ энэхүү хэрэг насанд хүрээгүй хэргийн оролцогчтой учир Монгол улсын хуулийн дагуу шүүх хурал хаалттай хуралдаж шийдвэрээ гаргасан. Мөн нээлт хаалтын хэсгийг хэвлэлээр шууд дамжуулах боломжийг олгосон. Бүх байгууллагын зүгээс шийдвэр гаргасны дараа хэргийн талаарх зарим мэдээллүүдийг олон нийтэд тойм байдлаар хурдан шуурхай хүргэн ажиллаж байсан нь энэхүү хэргийн бодит байдлын талаарх иргэд ойлгоход ихээхэн эерэг нөлөөтэй байв. Сэтгүүлч шинэ хоёр гих мэд ийм зүйлийг бичсэн байна. Би гэхдээ яг энэ постыг нь ерөөсөн эхэлж уншаагүй байж байгаа сая бичлэгийг ингээ шууд уншсан байхгүй юу. За тэгээд би болохоор арай өөр зүйлтэй шинэ мэдээлэл ч юм арай өөр зүйл бичигдсэн байх болов уу гэсэн чинь яг л одоо урд нь яригдчихсэн те. Яг л урд нь постооч орж исэн, бичлэгээрч орж исэн, одоо өөрөө лайв дээрээ ч ярьж исэн юмнуудаа яг л тэр чигээр нь дахиад л бичсэн юм байна л да. Тэгээд яг миний анзаарсан нэг зүйл юу вэ гэхээр одоо яг энэ сэтгүүлч шинэ баярч өөрөө яаж исэн штэ. Бичлэг дээрээ ч хэлжсэн, постооч оруулж исэн. Одоо яг тэр 16 настай охины одоо тэр одоо үеийн амь насаа алдах тэр үеийнх нь бичлэг гэдэг юм юусоо байхгүй, огт байхгүй гэж ярьж исэн штэ те. Тэгсэн чинь одоо энэ пост дээрээ болохоро одоо тийм одоо үеийн тэр бичлэг зургийг ол тэр дээ өөрөө авсан гэдэг байдлаар орж ирсэн байна гэж бол би харж байна. Тэгээд одоо яг яагаад дахиад энэ асуудлыг гаргаж ирж байгаа
вэ гэдгээс жоохон гайхаж байна. Гэхдээ одоо 3 сарын 8-нд буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр яг хүмүүс бас нөгөө талбай дээр нэг юм чагсаал хий гэж яриад байгаа байхгүй юу. Гэтэ урд нь ч тэгж ярьжсэн шүү дээ. Би та нартаас нэг хэлжсэн да 3 сарын 8-нд ингээд хэдүүлээ одоо ингээд талигаач хүндэтгэл үзүүлээд гэх юм уу да юуцсан талбай дээр цуулцгаая гэж хүмүүс ярьжсэн. Тэр нь бол бүр маш их реакшн авсан байсан шүү дээ. Бараг 3000 реакшн авсан байлоо. Тэгээд одоо яг нөгөө 3 сарын 8 болох байгаа учраас яг тэр групп дээр хүмүүс одоо ингээд 3 сарын 8 цуглан эзтэй гэдэг одоо асуудал дахиж яригадаад байгаа байхгүй юу. Тэгээд ер нь бол талбай дээр хэдүүлээ ямар ч ажилтай байсан гэсэн очио 12 цагаас хэдүүлээ цуглая гэдэг одоо тиймэрхүү мэдээлэл бол яваад байгаа. За тийм болохоор энэ постыг дахиж үзсэн болов яасан бол мэдгүй юуцсан ийм постыг бас ингэж оруулсан байна. Тэгээд хэдүүлээ үцээ харж илээ тийм ээ. Дээрээс гадна хүмүүстэй ер нь бол энэ гэ болон энэ хоёр бол ягаад ч ингэж зүгээр өнгөрөхгүй гэдэг зүйл одоо хүртэл тэр групп дээр яриадаад байгаа байхгүй. Одоо жишээлбэл яг өчтөр орсон нэг пост байгаа. За үүн дээр болохоор зуучилсан, орон байраар хангасан, алсан яаж бодоход бүгд цагаат хүмүүс бол биш ээ. Одоо би дайж байна. Алуурчтаас ил явж байгаад бидний хамгаалах хинч байхгүй гэж ойлгох уу гэдэг иймэрхүү байдлаар ийм постууд яваад байгаа. Магадгүй ийм постууд явж байгаа учраас ч одоо энэ одоо үеийн эдийн засгийн эмэн дээр иймэрхүү бас одоо нийтлэл мэдээллийг оруулсан болов уу гэж бас харж ин гэтээ яг үндэ мэдэхгүй байна. Тэгээд хэдүүлээ юу болох нь бас харж илээ. За ингээд манайхаа та нартай энэ удаагийнхаа бичлэгээр иймэрхүү зүйлүүдийг ярьж өглөө. Тэгээд та хэд маань энэ хүртэл үзсэн бол юу хийхээ мэдж байгаа лайк дараарай. За бас subscribe хэрвээ дараагүй байх юм бол дараарай. За тэгээд бараг 3 сарын 8-наас өмнө бичлэг хийж амжихгүй байх. Тэгээд намайг үздэг бүх хөөрхөн эмэгтэйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн гайхалтай сайхан мэндийг хүргэе. Тэгээд та хэд маань хайртай хүмүүстэйгээ бас сайхан баярлаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцай хөөрхөн хүмүүс минь баяртай.